Тэгэхээр ингээд шинжилгээ ухаан нэг судалснараа ингээд хийм ч юм уу бусад суурь шинжилгээ ухааныг судалснараа бидний ингээд хийж болохын одоо төсөл юм уу санаанууд маань ерөөсөө хязгааргүй их гэсэн. Гол нь тэндээс одоо байгаа эдийн засгийн цацагтай хамгийн тохирсон ашигтай бизнесийг гаргаж ирнэ гэдэг гол чаленж гэж бодож байна. Санаа олно гэдэг бол миний хувьд ерөөсөө чаленж гэж болоосоо харахгүй. Тэгээд ягаад гэвэл одоо ингээд яг суурь шинжилгээ ухаанаа судалсан байгаа болохоор. За сайн байцгаана уу? Хязгааргүй подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өглөө өдөр орой шөнийн мэнд энэ подкастыг сонсож байгаа. Цаг хугацааны мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээд хандаа бит хоёр энэ подкастаараа стартап эхлэхийг зорж байгаа, эсвэл эрхлээд явж байгаа, эсвэл ямар нэг үйлдвэрлэл эрхлэхийг зорж байгаа, бизнесээр эхлэх гэж байгаа хүмүүстэй зориулаад Монгол дахь стартап үүсгэн байгуулагчид, мөн үндэсний үйлдвэрлэгчид зэрэг хүмүүсийг урьж тэдгэрийг туршлагыг ярилцах болно. Тэгээ магадгүй яг одоо ингээд өөрөө entrepreneur эсвэл бизнес эрхлээд явж байгаа бол ямар нэгэн асуудал тулгарч байгаа бол бидний подкастыг сонсоод үзээрэй. Танд бас шийдэл гарч ирж болох юм аа. Тэгээд энэ удаагийнхаа зочныг одоо танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн бас сонссон байгаа ингээд аргал пейпер гэдэг нэг хэсэг бас нэлээд шуугсан тийм ээ. Аргалаас цаас зохион бүтээж байна Монголд гэдэг. Тэгээд энэ аргал пейперийг зохион бүтээсэн Repaper компани студиогийн үүсгэн байгуулагч Эрчис Сар ингээд энэ хөрхөн охиныг студид амрын оролцуулаад байна. Баярлалаа. Тэгээд эхлээд зочноо танилцуулахад зочин манай Японы Тохоку их сургуулийн хиймч мэргэжлээр төгссөн. Тэгээд энэ хиймч мэргэжил гэдэг энэ мэргэжлээ ашиглаад одоо энэ аргалаас цаас үйлдвэрлэх технологиг боловсруулсан байна тийм. Тэгэхээр ер нь бол цаас ч юм уу мод ургамал интерес үлддэг тийм. Тэгэхээр яг энэ цаас юутэй аргалаас цаасыг яаж бүтээсэн? Ер нь яагаад инновац байсан бэ? Энэ зөвхөн Монголд байдаг зүйл юм уу? Эсвэл дэлхийд бас хаана ихтэй юм технологи байдаг юм болов уу? За ямар ч тач юуны өнөрс нь маш их баярлалаа. Тэгээд за аргалаасыг цаас хийж байгаа инновац нь юундаа байна вэ гэхээр ер нь бол аргал дотор ингээд цаасны түүхийдээс гадна зөндөө олон одоо хими одоо химийн целлулоз, лигнин энтергээ бодисууд байдаг. За тэд нар маань олонгууд төр одоо цаасны гол түүхийд целлулоз гэдэг бодистай айгүй тийм нэгт дуулалтай холбоотой ер нь бол байж идэг байгаа. Тэнгүүд зөвхөн тэр целлулозыг нь дангаар нь цэврээр нь ингэж нөгөө ялгаж аавна, сонгомлоор нь ялгаж аавна гэдэг нь бол яг нөгөө инновацны гол арга нь байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр аргыг болонгууд бас айгүй олон төрлөөр хийж болно. Айгүй олон химийн бодисоор тий бараг 100 гаруй ч ингээд комбинацээр нь бол хийж болж байгаа байхгүй. Гэтэ тэрнээс хамгийн гол нь яг байгаль дээлтэйгээр тий одоо доктортойгоор цааш 1000 тонн одоо өдөрт 1000 тонныг үйлдвэрсэн ч гэсэндээ байгальтай хор нөлөө маш багатай байх үс. Тийм нөгөө нэг технологи одоо гаргаж ирсэн нэг бидний гол инновац гэж харж байгаа. За тэгээ олон улсад гэх юм бол ер нь зааны одоо аргалаар цаас хийх, үхрийн аргалаар бас энэтхэг цаасыг технологиуд ер нь бол байдаг. Гэтэ тэд нар маань бол бидний яг тэр нөгөө нэг целлулозыг нь ялгаж авч байгаа байгаль дээлтэй энэ тэр арга одоос жоохон өөр байгаа гэсэн. Тэгэхээр ингээд санаа нь бол байж байгаа. Гэтэ тэрийг хэрэгжүүлж байгаа арга нь болохоор ер нь бол өөр гэсэн. За тэгээд аргалаар цаас хийснээрээ нэгдүгээр нөгөө нэг тойрог эдийн засгийн хувьд бас маш ашигтай. За яагаад гэх юм бол бид нэр одоо ингээд модноос цаасыг хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг модноос цаасыг хийх одоо 1 тонн цаасыг гэхэд бол 17 модыг 5-8 жил ургуулчаад тэгээд тайраа тгий хийдэг байгаа байхгүй. Тэнгүү тэрээ ингээ үхрийн бааснаас ингэх юм бол 10 үхрийн 2-7 хоногт л ингээ ялгаруулж байгаа тэр одоо үхрийн аргалаас нь зөрөөс 1 тонн цаас хийх боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо 5-8 жил одоо хайрлж ургуулсан модыг тайрахгүйгээр эсвэл ингээ ойгс үтгэхгүйгээр яг ингэж одоо хийн гэдэг нь бол айгүй байгаль дээлтэй. Тийм инновацлог гэж харж байгаа. Тэгэхээр одоо нөгөө дэлхийд бусад одоо тэр зааны аргалаас энтэгч ч гэсэн мэс үхрийн аргалаас гарч явдаг гэж шиг тэрүүгээрээ бас нөгөө инновацаараа өөр гэдэг байгаа шүү дээ. Байгаль дээлтэй гэдэг нь тэр нь яг яаж шийдсэн бол тэр одоо ямар ч юм мэдлэггүй надад цаанаа тайлбарлаад өгөхөд ямар. Ер нь бол нөгөө нэг одоо модноос цаасыг хийн гэдэг нь бас ер нь ойролцоо технологи байхгүй. Модноос нь тэр целлулоз гэдэг бодисыг ялгаж авдаг. За тэрийг бол борн нь бол ингээд бүтгэгдсэн бараг 50-60-аад арга байдаг. Яг модноос ингэж целлулозыг ялгаж аваа шүү гэдэг. Гэтэл тэр бүтгэгдсэн аргуудынх нь 90% нь бол дандаа одоо байгальтай хор хөнөөлтэй. Одоо хөхөр болон холоор гэдэг тийм хүнд хортой одоо хими элементүүдийг агуулсан байгаа. Тэнгүүд бидний арга нь болонгууд нэгдүгээр илүү бага энерги ашиглаад ягаад гэвэл мод бол амар хатуу шүү дээ. Харин аргал маань арай зөөлгөн болохоор бид нэр заавал модыг одоо жишээ нь 120
ойрог 130 градуст ингэж одоо уураар ингэж одоо ялгаж авдаг бол тийх алба байхгүй илүү бага тий 70 80 градуст аргалыг боловсруулад тэгээд авах боломжтой. Тэгэхээр энерги бага ашиглаж байна гэдгийг нэг талаараа угаасаа илүү нөгөө нэг бага одоо нөөц ашиглаж байгаа болохоор бас байгаль дэлтэй гэж харж байгаа. За нэмхэн тэр орж байгаа түүхий одоо хэрэглэг бидний химийн байцанд маань огт тийм холоор хөхөр агуулсан хүнд химийн нэгдэл ерөөсөй байхгүй. Хоолны даваас гэдэг шиг тиймэрхүү маш тийм зөөлөн химийн нэгдлэр ер нь л органик химийн уруулаар гаргаж авч байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь аль ашигтай. Тэгээд ингэдэг гэж аах уу дэлхийд даяар зөвхөн цаас үйлдвэрлэх зорилготой жил болгон 48 мянган км квадрат ойг устгаж үг болгодог. Гэтэл харин нэг мод маань уул нь амьдралынхаа туршид 2-3 тонн CO2-ыг ингээд ялгаруул тийм хурааж авдаг байхгүй. Тэгэнгүүт ингээд 17 мод гэхээр чинь ингээд зөвхөн 1 тонн цаас ихийг тул бид нэр ингээд 40 50 тонн нүүрсчлэн хийг ялгаж авах одоо боломжтой тэрийн зүгээр ингээд тариад тэгээд ингээ өрн таран хийгээд байна гэсэн. Тэгэхээр яг цаасны үйлдвэрлэл гэдэг энэ одоо салбар маань өөрөө ер нь л байгаль дэлтэй болох маш их хэрэгцээ юу гэсэн байна. Чамд яагаад ийм энийг хий гэсэн бодол орж ирсэн бэ? Ер нь юунаас ингэж үүдэлтэй ийм стартапыг үүсгэн байгуулах болов? Ямар давуу тал энэ тийм технологи шинжилгээ ухааны салбарын хүн чинь бас тий. Тийм шинжилгээ ухаан ер нь бол ялангуяа химийг судлаад ирэхээр бол айгүй олон бүх зүйлийн одоо бүх явж байгаа процессыг ингээд одоо нөгөө нэг дөөрэж хийх боломжтой тэр бүгдийг нь ойлгож байгаа гэсэн. Тэгээ аргалаас зөвхөн цаас ихээс гадна спирт ингээд эсгээд спирт гаргаж авч болно. Тэгээ спирт дээрээ бид нэр одоо ингээд ариутгалын байц хийж болно. Тэгээ ингээд машины шил угаах шингэн ч юм уу эсвэл зүгээр юм гар ариутгагч ч юм уу тэгээ аргалын гар ариутгагч хийж болж байгаа гэсэн байхгүй. Аргалаар нэмхэн нас дахиад ингээд сахар хийж болно. Тэгээ яг целлюлозыг ялгаж аваад кристалж болоод ингээд сахар хийж болно. За эсвэл та мэдж байгаа тий. Эсвэл тэгээ аргалаар одоо тийм даав мавч гэсэн хийж болно. Целлюлоз бас тэр файбруудыг ялгаж аваад ингээ утас олгоод тэгээ нэхээ даав хийж болно гэдэг юм те. Амар олон боломжууд бол байгаа. Тэгэхээр ингээ шинжилгээ ухаан нэг судалснараа ингээ хийм ч юм уу бусад суурь шинжилгээ ухааныг судалснараа бидний ингээ хийж болох одоо төсөл юм уу санаанууд маань ерөөсөө хязгааргүй их гэсэн. Гол нь тэндээс одоо байгаа эдийн засгийн цацагтай хамгийн тохирсон ашигтай бизнесийг гаргаж ирнэ гэдэг гол чаленж гэж бодож байна. Санаа олно гэдэг бол миний хувьд ерөөсөө чаленж гэж болоорсоо харахгүй. Тэгээд ягаад гэвэл одоо ингээд яг суурь шинжилгээ ухаанаа судалсан байгаа болохоор гэдэг. Тэгээд яг яагаад хийж хэлснээ бодсон чи ер нь бол нөгөө нэг Японд сурч байхдаа 3 дугаар курсээс эхлээд төгсөөд ер нь юу вэ яана гэж бодогдож байгаа байхгүй юу. Угаасаа би хаана ажиллах вэ? Ер нь яаж амьдрах вэ? Тэ хаана амьдрах вэ? Японд үлдэх юм уу? Монгол руу харж идэх юм уу гэл тэ ер нь жоохон existential crisis ороод депресс тэ. Тэгээд амьдралаа ингээд амар тийм отоо очиртай юм л хийж амьдрахгүй бол ингээд айгүй ингээд өрн таараа хийх гээд байгаа юм шиг санагдаад зүгээр нэг компанид ингээд ороод ч юм уу тийм тэнд бол Японд бол ингээ хим технологийн компаниуд зөндөө байгаа шүү дээ ингээ зүгээр машины ингээл амар сайн шил хийдэг компани ч юм тэд нар ч бас сонирхолтой шүү дээ өгөн л дээ тэр ч бас хэрэгтэй сонирхолтой гэтээ яг тиймэрхүү компаниудад ч юм уу ороод ажиллая гэхээр нэг л тийм одоо тийм утга учир надад хэрэгтэйсэн юм шиг ба тэгээд ер нь нэлээд бодцоод тэгээ юм одоо асуудал шийдсэн тийм нөгөө нэг ажил хиймээр байгаа маа гэж хараад тэгээд яг тухайн үед бас яг манай их сургуульд Global Studies гээд ерөнхийдөө доктортой хөгжлийн зорилтуудын талаар хичээл бас орж исэн. За тэгээд тэр бүтэн цагийн ер нь нэг 2 кредиттэй хичээл байсан байхгүй. Тэр кредитийн ерөнхийдөө 7 стейжийн 17 зорилго энэ зорилгод яагаад гарч ирсэн бидний одоо дэлхийн доллар гэдэг чинь юу болцсон яагаад эднэр үүссэн гэдэг тал дээр илүү их лекцүүд аяуг аваад тэгсэн чинь ерөнхийдөө байгаль дээлэхгүй үйлдвэрлэлээс болоод дэлхийн доллар л аягүй их болсон байгаа. Тэгээ одоо бид нэр ингээд үйлдвэрлэдэг бүх юмаа ямар нэгэн байдлаар байгаль дээлтэйгээр үйлдвэрлэлээс сурахгүй бол байх юм бол дэлхийн маань ер нь бол ингээд одоо 2030 он гэхэд 1.5 градусаар нэмэгдэн болцсон байгаа тийм дэлхийн дундаж температур. Гэтэ тэр бол ер нь одоо баг 2.5 болцсон явж байгаа. Тэгэхээр ингээд тэгж нэмэгдснээр аягүй олон одоо амтан устж үгүй болно тийм. Тэгээ бид нэр одоо бас өөртөө ингээд хөдөө аж ахуй газар тариалан гэсэн аягүй хэцүү байдалд ороод өлсгөлөнд бас аягүй олон тэр бумаар одоо нэрвдэх аюултай байгаа гэдэг ч юм уу тийм. Аягүй олон том асуудал байгаа гэдгийг одоо анх удаа мэдсэн. Дэлхийн доллар болж байгаа гэдгийг би мэдчихсэн ч гэсэндээ ийм амар хүндэрсэн байгаа юм байна гэдгийг бол одоо тэр болтол ойлгоогүй авчихсан байхгүй. Тэгээд тэгвэл ийм хүндэрсэн байгаа маань одооноос тэгвэл бид нэр ингээд айгүй бүх юмаа ингээд байгаль дэлтэйгээр хийж эхлэх сурж байгаа маань олон технологи хөгжиж байгаа маань гэдгийг мэдээ. Тэгээд би тэгвэл энд ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг талаас нь ер нь хараад тэгээд ингээд юм байгаль дэлтэй технологи инновацуудын тийм мэдээ хуудас өнтер дагж айгүй уншдаг болсон. За тэгээд яг тэрэндээ болонгууд тэр нэг удаа энэ тийм Pupu paper гэ брэндийн талаар тэр болонгоо зааныхаа аргалаар ингэж цаас хийдэг тийм одоо юу бах брэнд байгаа байхгүй жижигхэн. Гэхдээ бас нэг тосгоны ээжүүд ч үл эмэгтэйчүүд ажилладаг гэд. Тэгээд тэрийг санаадад цаашдаа аягүй сонирхолтой санагдаа энэ яагаад боломжтой юм бол гэд ингэж судлаад үзсэн чинь заавал зааны бас байх одоо аргалж байх алавгүй. Яг өвсөн тэжилтэй
малын өвдөг ботс нь бол целлулоз гэдэг ботс маш өндөр хэмжээгээр агуулгаддаг юм байна гэдэг тийм судалгаануудыг зүгээр олж уншаад тухайд бол өнгөрч исэн. Тэгээд тухайд болонгууд манай монголч аягүй олон сайн малтай тэгсэрнээ бид нэр ингээд цаасны үйлдвэр байхгүй те. Одоо 2020 онд гэхэд бид нэр зөвхөн цаасыг 200 тэрбум төгрөгийн цаасыг ингээд импортлсон байгаа байхгүй. Тийм манай улс. Тэгэхээр тиймгүүд ингээд бид нар дотооддоо аягүй том түүхэн нөөц байгаа. Тэгэхээр тэрийг ашиглахгүй аягүй олон тэрбум төгрөгөөр импортлж оруулж ирж байна гэдэг нь бас жоохон асуудал шийдэж болох төр гарч ирнэ л харагдчихсэн. Тэгэл тэгэж явж байгаа. Тэгээ ер нь бол яаж амьдрнаа гэж явж байгаа л би одоо юу хийж амьдрнаа гэж байгаа. Тэгэл social entrepreneur болсон гэж байгаа. Тэр үед өөрөө тийм хийж ингэж мэдгүй байгаа шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө айгүй юм юутай байгаа зөв passionтай байгаа. Яг уу. Гэхдээ зүгээр одоо ихэнх хүмүүс ерөнхийдөө бол айгүй юм доктортой цалин аваад тийм боломжтой цалин аваад амьдрмаар байна гэдэг гоё амьдрал. Одоо ерөнхийдөө эрчим сарын үед бол гэхдээ айгүй хэцүү юм руу ингээ яваад орсон байхгүй. Тэгээд бизнес дундаа social business одоо нийгмийн сайн сайхны төлөө одоо ямар нэгэн асуудал шийдсэн тийм яг нэг team business ч ерөнхийдөө бас ашиг олоход хэцүү тийм нэлээд бас одоо хүмүүсд бас тэрийг ойлгуулахын тулд нэлээд бас маркетинг хийх шаардлагатай ч гэдэг юм уу. Ингээд нэлээ яг дэлхийдээ бол одоо бас нэлээд энэ чинь бас хүмүүсийн халыг батж байгаа салбар боловч Монголд бол бас харихандаа ариун хүч хэмжээ байгаа салбар юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд яг энэ одоо бизнес дундаа хэцүүтэй өөрөө бизнес хийх нь хэцүү. Тэгээд тэр дундаа бас нэлээд бас жоохон хэцүү энэ social entrepreneur гэдэг энэ сонгоод ингээд бизнес эрхлээд явуулахад ямар бэрхшээлүүд ч юм уу тэ асуудлууд гарч ийн. Тэрнийг яаж даван туулж ийн. Тэгээд хөрөнгө оруулагч маш чухал гэдэг тийм хөрөнгө оруулагч яаж чинь олдож байна уу? Тий. Ерөнхийдөө бол нөгөө нэг асуудал бэрхшээл ер нь зөндөө байгаа. Тэгээд дурдаад ах юм бол аюух байгаа. Гэтэ дааж давшгүй асуудал бэрхшээлж ерөөсөө байхгүй. Тэгээд яг одоо бидний үйл одоо эрхэлж байгаа үйл ажиллагаа болохоор үйлдвэрлэл талд орж ирж тээ. Тэнгүүд үйлдвэрлэлийн бизнес болохоор хамгийн анхны хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр хэрэг болдог тээ. Ашиг олох арай болоогүй байхад эхний эдэн сард бол аюу өндөр хөрөнгө оруулалт аваад аюу өндөр үнэтэй тоног хөрөмжүүд аваад тэгээд тэрийг ингээд одоо суйрлуулна хүмүүсээ сургана энэ төр гэдэг чинь их цаг хугацаа орж байгаа. Тэгээ ашиг олж эхлэн орлого олж эхлэн тэр наа заавал ашиг гэсэн үг биш те. Орлого олж эхлэн тэгээд ингээд явна гэдэг нь болохоор яг ингээд дампуурахгүй ингээд жилийн хугацаанд аягүй сайн одоо зарлага марлага тооцож ингэж явна гэдэг нь бол ер нь хамгийн том чаленж одоо санагдаж байна. Тэгээд яг хөө миний хувьд бол би яг химийн судалгааны л одоо 2-3 жилийн туршлагатай байгаа шүү дээ те. Тэгээд юм үйлдвэрлэлийн салбарын огт туршлага байхгүй. Юм одоо үйлдвэрлэж огт үзээгүй, юм зарж бас огт үзээгүй ингээд бизнес эхлүүлж байгаа байхгүй. Тийм болохоор ер нь ингээ явцтай сурах юм бол амар их байсан. Яа наад зах нь одоо хэрэглэгчтэйгээ яаж харьцах вэ те. Одоо би зүгээр нэрийн утас зарж байгаа биш байх. Одоо гэдгээс сүүлдээ өөрөө ойлгож байгаа байхгүй. Тэгээд би ингээд нэрийн утас зараагаа би ингээ яг нэг одоо хүмүүст ингээд үнцэн зарж байгаа те. Энэ хүмүүс ингээд мод ингээ огт тайраагүй цаасыг хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүс бас байгаа. Яг баг боловчийг ингээд үнэнжээр хэрэгэлдэг те. Яг зүгээр ингээд цаастай харилцуулахад арай илүү мөнгө төгрөг одоо үн төлөөд тэгээд ингээд одоо юуных нь цаасныхаа нүн цэннийх нь ингээд худалдаж авахдаг ойлгодог тэр зах зээлээ бас ингээ олоо тэр хүмүүстэй тайлбарлаад ингээд ер нь бол ингээд өдөр болгоно л нэг биткойн гарч ирдэг. Яг үндэ бол барыг л те 7 хоног болгоно л нэг биткойн гарч ирдэг. Тэгэл тэрийгээс хоролцоол Google-тэл хүмүүнээс асуугаал яах юм бол гээл одоо жишээ нь хамгийн наадлын жишээл бид нэр ингээд цаасаа хийчихэд одоо хатааж байгаа байхгүй. Цаасаа хатаахтаа агаарт ингээ үлгээ хатаач юм бол цаас нэг өрчигээ татчихсан даваатайгаа адилхан ингээд яад те. За тэгвэл өрчийлэхгүй бид нэр ингээд тэв тэгшхэн цаасаа хатаамаар байгаа те. Тэгэнгүүт бид нэр юмн дээр за тэгвэл юм хатуу гадаргуун дээр нааж хатаая гэдгсэн чинь эхлээд ингээд төмөр дээр нааж утсан чинь ингээд жоохон наагдан хуулраад онч чинь модон дээр наасан чинь бас адилхан хуулраад онч чинь те. Тэгээ ингээд хонцор дээр наасан чинь бас адилхан ингээд хуулраад онч байгаа байхгүй. Тэгээ явж байгаа шилэн дээр наагаад шилэн дээр наасан чинь хуулраж унахгүй хэрнээ бас амар ингээд одоо наалтахгүй тий. Тэгээд ингээд зарим ингээд материалыг туршингууд ингээд одоо салахгүй ч юм уу тий. Ингээд цаасаа авах гэсэн чинь ингээд цаас нь урагдаад ч юм уу тий. Гэх мэтчлэн ингээд айгүй олон жижиг сажиг бүх ингээд процесс дээр бол анх удаа хийж үзэж байгаа болохоор би мэдэхгүй. Тэгээд ингээд одоо фейлдээ тэрнээсээ суралцаа сайжруулад ингээд явж байгаа. Тийм тэгэнгүүт
сүүлдээ зүгээр ингээд ямар нэг юм итгэхгүй байна гэдэг нь ямар нэгэн асуудал гарч ирнэ гэдэг нь зүгээр ингээм болчтой санагдаад тэр нь баг өөрөө сонирхолтой тий ингээд хамтам шиг тий дараагийнх нь үе даваад дараагийнхаа үе яваал тий тэр нь ерөнхийдөө ихэнх одоо энэ энтерпренер одоо юм өсгөн оруулагч хүмүүс ихэнх юм тэгж ярьдаг тий ямар нэгэн юм шат дуусан гол дараагийн дахиад нэг юм гарч ирэл юм боосшгүй тий тэгээ тэр нөгөө фейлдэх сэтгэл зүйтэй бас байж иж тий тэгэрэй гэж манай өмнөх нөгөө дугаарын зочин маань хэлжсэн тий тэгээд ерөнхийдөө энэ стартапын одоо ишээгээ ороод явж байхад ямар нэгэн хурцгуур ч юм уу хөтөлбөр эсвэл одоо нөгөө тим community руу орсон байгаа юу тэндээс бас яаж хөрөнгө оруулалтыг татж гин үү тэр туршлага байгаа юу? Тийм. За манай хувьд болохоор бид нэр дотооддоо 2022 онд 4 төрлийн тэмцээн, гадаадын 2 төрлийн тэмцээнүүдэд төрүүлсэн эсвэл топ 1 2-т орсон ер нь л амжилттай явж байгаа. Тэгээд нийтдээ бараг 5 6 төрлийн тэмцээнээсээ бид нэр 2022 23 оны хугацаанд 80 сая төгрөгийн грантуудыг одоо цуглуулад тэрүүгээрээ бас тэгээд нэмэх нь бодлонгод гэр бүлийнхнаасаа тодорхой хэмжээний мөнгө зээлээд тэгээд ойролцоогоор 100 сая төгрөгөөр бол яг аргалын насны үйлдвэрээ босгосон. За тэгээд энэний маань ер нь л ихэнх хувь нь бол дандаа тэр цаасны танууд хөрөмж тэгээд нэмхэн түрээс одоо зардалгаа явдаг. Тэгээд одоогоор бол бид нэр яг аль биесны хөрөнгө оруулагчтай болоогүй явж байгаа. Тийм. Тэгээд стартап community-гийн хувьд гэх юм бол миний бодлоор 5 жилийн тэрээр өмнө харьцуулахад бол хамаагүй их гэж илэрн харж байгаа. Айгаа олон одоо залуучууд ялангуяа ингээд нас ижилхэн залуучууд ер нь бол гарч ирж байгаа. Тэгээд бид нар ер нь бол айгаа холбоотой community байдаг. Найзууд маань хийх одоо тэмцээнээр яваад ингээд найзтай болонгод хийх найзууд маань нийгмэд гээд өөртөө стартап фондеруудтай л ингээд найзлаад байгаа. Тэгээд ялангуяа 4 жил нөгөө Японд байж байгаад ирсэн болохоор тэгээд яг ковид үеэр ирсэн болохоор надад нөгөө Монголд байгаа найзууд маань 10 жилийн найзууд маань л байгаа байхгүй. Өөртөө биенийх амар найзууд байхгүйсэн. Тэгээд сүүлийн одоо 2 жилийн хугацаанд яг нэг стартап болон тэмцээнүүдээр яваад тэгээд найзлын найзууд манаас дандаа ийм фондерууд байгаа болохоор тэгээд би бинэндээ зовлонгоо тачаал. Тэгээд тэгээд тэр нь гоё. Гэхдээ ер нь дугуйгаа олон гэж яддаг шүү дээ. Тэгэхээр ч яг нөгөө хүн өөрөө ямар ах нь яг тийм хүмүүсийг нөгөө өөртөө иргэн татдаг. Тэгэхээр ч яг одоо чи өөрөө ингээд юм амар юм фэшн тэ өөрөө ингээд юм юмыг ингээд амар чаленж хийдэг те юм хүн багтар чинь эргээл яг иргэн таримж надад тийм хүмүүс суулгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэндээсээ бас уралцсан нэгэндээ заам те туршлага солилцсон гэдэг юм бас тийм сонирхолтой. Тэгээд бас энэ аргал пейпер маань өөрөө зөвхөн аргал биш те өөр өшөө зөндөө олон янзын зүйлүүдээс цаас гаргаж авч байгаа юм. Тэгэхээр одоо энэ бол ингээд энэ аргал тий аргалаас цаас гаргаад авсан. Энэ болохоор джинснээс гаргаж авах хэрэг энзимрээ өгтө олчиж байгаа юм тий. Тэгээд энэ болохоор кофений өрнөөс гарч авсан гэдэг юм. Олон төрлүүдийг ер нь гаргаж ирж байна тий. Тэгэхээр энэ судалгаанда хэр хугацаа зарцуулж гин тэгээд нэг бүтээгдэхүүн гарахад зах зээл дээр хэр хугацаа зарцуулж гин тий. Энэ талаараа бас хуваалцвал. Зарцуулж байгаа хугацаа болон шинэ бүтээгдэхүүн гаргах тусам яг нэг судалж байгаа хугацаанд багасаа яваад байгаа. Хамгийн анхны аргалын засан дээр болохоор би 2021 оны 12 сараас эхлээд тэгээ ер нь л нэг 5 6 сарын турш яг цаас гэдэг чинь ер нь юу юм гэдэг ингээд юм одоо судалгаа уншихаас эхэлж байгаа байхгүй. Номны ингээд чаптер уншиж байгаа байхгүй. Цаас гэдэг яг юу яагаад ер нь эднэр чинь ингээд хоорондоо барьцалтаад байгаад байгаа. Тэр ингээд барьцалтжуулж байгаа хүч нь яг ямар хүч байгаа. Тэрийг нь ингээд яаж илүү ихсэх юм те. Ихсэх тусмаа илүү чанартай цаас болох юм уу үгүй мүү гэж ингээл аягаа олон юм уншаад тэгээд яг цаасны талаар бараг л зүгээр 2 сар ер нь бол цааслал уншиж байгаа байхгүй. Тэгээд интернетээс ингээл нөгөө нэг заримдаа ч цолгаагаар юу татаж аваа ном татаж авч байгаа уншаад пепер татаж авч уншаад тэд нар чинь ингээд төлбөртэй заавал татаж авах гэдэг шүү дээ. Тэгээд заавал тэр төлбөрийг ингээд төлөх бас боломж байхгүй бүх пепер тэр тэгэхээр тэгэл янз бүрийн аргаар ингээд уншиж аваа. Тэгээд эхний аргалын засны судалгаа бол ер нь л 5 6 сар бол болсон. За тэгээд хамгийн анх нөгөө нийслэл стартап гэдэг тэмцээнд оролцоод тэгээд тэрэнд нь болонгууд бид нэр яг прототип ер нь л байсан. Хамгийн анхны прототипаа бариад нийслэл стартап тэмцээнд оролцоод төрүүлээд 10 сая төгрөгийн грантын шагнал авсан. За түүний дараа нөгөө тэр сурвалжлагыг тэрний талаар сурвалжлага аавна гэж манай MMB телевизээс сурвалжлага аваад тэгээд тэр маань аяга олон хүнд хүрч таалагдсан маа. Тэгээд тэр бол бас нэг бодлын амар юу байсан.
Адтай хэрэг болсон. Тэгээд тий олон танигдсан. Тэгээд жилийн хугацаанд бид нэр ингээд одоо тэр нөгөө нэг тэнцэнүүдэд ороод студио байгуулчих жаахгүй. Тэгэнгүүт одоо бид нөгөө нэг юм туршиж үзэх юм суурь баазтай болсон. Өөртөө ингэсэн машин тоног төхөөрөмжтэй тий. Тийм болохоор одоо жишээ нь шинэ юм туршиг гэвэл магадгүй 3-5 хоногтой ингээд шинэ материалыг туршиж үзээд боломжтой боломжгүй гэдэг нь бол одоо хэлж болохоор болсон гэх юм уу. Тэгээ хамгийн анх бол баг 6 сар хийчээ дараа нь дахиад жилийн хугацаа зарцуулсан бол одоо бол ер нь айгүй бага хата. Гэтэ ер нь бүтээгдэхүүнээс л айгүй хамаарах. Тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол илүү уддаг тийм. Тэгэхээр манайх бол хайрцангуй одоо эрүүл мэндийн талдаа ч юм уу гоо сайхны бүтээгдэхүүн биш болохоор цаас гэдэг утгаараа аюу нөгөө одоо юу гэх safety стандарт багтаа гэх юм уу. Зах зээл рүү тэгэхээр тэр хэмжээгээр бас хурдтайгаар бол нэвтрэх боломжтой хугацааны зөвшөөрлөх шаардлага байхгүй тийм байх тий. Зөв бас яг гой даваа талуудыг олж харж эхлүүлсэн байна тий. Тэгээ зөвхөн одоо энэ аргал дээр зогсохгүй нэг юм олон юм цаас үлдүүлж байгаа юм бас яг гоё байхгүй. Ингээд дараагийнх нь юм хийгээл одоо эсхий байна, цагаан хувцс ингээд тор мор гэх юм өнгөмж хүртэл өөр. Тэгээд ерөнхийдөө яг л танахыг нэрийн хуудас голчлон хийдэг. Нэрийн утаснаас гадна одоо ямар бүтээгдэхүүн. Тийм. Ер нь бол А4 хүртэлх бүх төрлийн хэвлэл цаасын хэвлэлүүд гарч байгаа. Нэрийн хуудас одоо шошго байна. Тэ цаасан шошго, урилга, мандат, тэгээд өргөмжлөл гээд тэгээд сүүлдээс хүмүүс хурмын урилгын одоо үнийн саналын дээр л авч байгаа. Тэгэхээр тийм янз бүрийн л ер нь бол бүтээгдэж байгаа. Танах яг танай стартап яг одоо ер нь хідүүлээвэ тий. Тэгээ чамдаас адилхан мэргэжлийн хүмүүс байдаггүй. Одоо яг технологи тал дээр чи өөрөө байгаад эсвэл санхүүгээ гэдэг ингээд явж гинөө. Ер нь технологич дахиад байгаа юу? Манайхаа бүтэн цагийн 2 хүнтэй. Тэгээ цагийн нэг 4-5 ажилтнтай бол байдаг. За тэгээ цагийн ажилтнууд маань яг нөгөө цаас хийхнийг байнга тавтагддаг процессаа бол яг цагаар ингээд сураад хийж авдаг. За тэгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд ер нь бол би өөрөө хөвчлэн гартад хийж байгаа. Тэгээ манай дахиад нөгөө бүтэн цагийн ажилтнтай охин маань бол хиймч. Гэхдээ бид хоёр яг хиймчийнхаа ажил гэхээсээ илүү ингээд одоо захиалга махиалга аваад юм хэвлээд тийм ажил дээр л хамгийн их цагаа бол өнгөрөөд байгаа. Тийм. Одоо сүүлийн үед нөгөө бас шинжлэх ухааны салбарыг тий сонгосон судлаач нар маань ингээд бас нөгөө академик судалгаагаа үргэлжлүүлж ингээ хийх нэг хувилбартай нөгөөх нь одоо бас ийм одоо бизнесийн салбар одоо технологичоор явах ч юм уу тий нэг иймэрхүү сонголтууд бол гарч ирээд идэг тий. Яг одоо ингээд судлаачаараа хийгээд гэхдээ маш гоё бүтээлийг гаргацсан нэг судлаачид би энийг ингээд нэг зах зээлд нэвтрүүлээд ноц олгоод ингээ явчихсан гэсэн хүмүүс нэг юм зориг хэрэгтэй байна тий. Тэгэхээр нэг чиний хувьд нэг тэр хүмүүст хандаж одоо хэлий гэвэл ямар зөвлөгөө ч юм уу зүгээр ингээд ийм юм намайг мотивацжуулаад би эхлээд үтсэн чинь бас ингэж болж байна гэдэг нэг мессежийг өгье гэвэл чи юу гэж хэлэх вэ? Ерөнхийдөө бол нөгөө нэг одоо юг хийж үзэхгүй бол 100% алдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ингээд айгаад зүгээр айсанд одоо зүгээр одоо нэг охины дугаар байлаа л дээ. Нэг таалагдчих охин байлаа. Тэр охиноос дугаарыг авах уугүй юу гэд ингээд асууж байгаа дотроо ингээд за намайг тоохгүй л гээд айгаад асуухгүй байх юм бол угаасаа л тэр дугаар авч чадахгүй шүү дээ. Эсвэргээрээ ингээд одоо очиод ингээд асуух юм бол ингээд тэр дугаараа өгөх магадлал бол 0-аас илүү их байгаа. Яг тэрнтэй адилхан ерөнхийдөө яг юм хийж үзчихэж л яг тэр бүтээгдэхүүн одоо бүтээгдэхүүн зах зээл дээр гарах үгүй юу гэдэг магадлалаа ер нь хэсгэн гэсэн үг. Тэгээ магадлалын асуудал байгаа байхгүй тий. Яг хийж үзлээгээ тэр нь 100% ингээ амжилттай явна гэсэн үг бол биш. Гэхдээ хийж үзгүй байвал тэр магадлал чинь 0 дээрээ байгаа л гэсэн үг. Тэгэхээр ингээд айх амарч хэрэг байхгүй. Тэгээд юм ингээ алдаад бүтлгүүцэн гэсэндээ тэрнээс сурсан юм зөндөө байгаа. Тэнгүү дараагийнхаа хийхдээ илүү их туршлагатай болно л гэсэн үг байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэтгэлийн дунджаар ч гэсэндээ 30-аас илүү насны стартап одоо фондертэй тийм стартапууд илүү амжилттай явдаг. Тэр нь бол магадгүй нөгөө туршлага илүү яасан болоод туршлагатай болохоор л ингээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ магадгүй бас дэлхийд даяар ч гэсэндээ хамгийн анхны стартапанд фейлсэн тохиолдол одоо их байгаад тэгээд 2 дахь 3 дахь стартапууд нэлээд ингээд амжилттай явдаг бас байгаа ш. Тэгэнгүүт угаасаа л ингээд эхнийх нь фейлдэггүй гэдэг дээрээ нөх их анхаарахгүйгээр хамгийн сайнаараа хичээгээд гэхдээ гол нь ингээд юм сурыг гэдэг одоо майнд дээр явъя гэж тийм бодож байгаа. Тэгээл тийм л юм бодож जैन. Тэгээ бас нөгөө нэг юу гэх ийм юм сонссон.
тэг төгрөгний 100%-ийг эзэмшиж ирснаас тэрбум төгрөгний 1%-ийг эзэмшсэн дээштэй гэдэг те. Тэгэнгүүт ингээд ялангуяа ингээд өөрийнхөө ингээд 2 3 жилийнхаа хөдөлмөрийг ингээд өөр хүнд хэрэглүүлэх гэхээр өөрийнхөө хүүхдийг ингээд хүнтэй хувааж байгаа юм шиг ингээд бариг санагддаг баг л та. Гэхдээ өөртөө л байлгаад эсвэл өөртөө л ингээд ширээндээ хадгалаад хам бол тэр чинь тэг төгрөгний л одоо ингээд үнцэнтэй. Гэхдээ тэрийг ингээд 100% эзэмшээд явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй тэрийг ингээд бусдад хуваагаад ингээд одоо өөрөө заавал 100% гэхгүйгээр ингээд 10% ч гэсэн те эзэмшчихвэл тэр чинь ингээд илүү үр ашигтай байхгүй санхүүг. Тэгэхээр ингээд 100% би миний юм гэхгүйгээр аль болох ингэж одоо шеэрлээд тэгж л хуваалцаж нээлттэй хуваалцсан тэр нь бас яаж хамгаалах тийм. За түрүү нөгөө грант авсан гэд хэрсэн эхлэл хөрөнгө оруулалтаа 80 сая төгрөгийг ингээд инновацийн эрэлтч юм а тэмцээнүүдээс грант авч босгосон гэж ойлголоо. Тэгэхээр тодорхой хэмжээгээр Монгол улсын яг инновацийг ингээд дэмжих бодлогоодыг бол хэрэгжүүлээд тэрний хүрээнд одоо юм хурцсуур төвүүдтэй бас гэрээ байгуулсан ч юм уу эсвэл дамжиж байгаа стартапуудад боломжуудыг илүү бас нээж өгөх. Иймэрхүү байдлаар бодлогын дэмжлэг тодорхой хэмжээгээр явж гин. За яг инновац талаас нь ингэж ороход чамд ямар боломж байгааг харсан. Дээрэс нь нэг ийм болгочаасаа гэж бодож байгаа бодол бас юу төрж исэн бэ? Ер нь бол нэг талаараа айгүй олон тэмцээн айгүйх зохиогддог. Тэгээ тэр нь бол айгүй баяртай байгаа. Гэхдээ нөгөө талаараа бас яг тэр нь хангалттай гэсэн үг биш. За жишээ нь одоо миний тэмцээнүүдэд ороод хамгийн ерөнхийдөө бол би ингээ грант авсанд бол маш их баярлж байгаа. Ер нь бол ингээ намайг сонгож те ингээ итгэж грант авсанд маш их баярлж байгаа. Гэхдээ одоо нэг тэмцээний дундаж одоо грант 15 сая төгрөг байгаа байхгүй. Тэнгүү тэр 15 сая төгрөг маань яг ингээд бүтээрлэлж зарцуулъя гэхээр яг нэг ширхэг тоног хөрөмжөнд хүрэхтэй үгүйтэй л ер нь бол байгаа. Тэгэхээр ингээ миний бодлоор илүү дөрвтэй ингээ том илүү грантуудыг өгсөн тэмцээнүүд бас илүү ихсэх хэрэгтэй болов гэж бодож байна. За жишээ нь манайх болохоор яг одоо repurpose-д явуулсан болохоор 100 сая төгрөгийн ингээд одоо хөрөнгө оруулалт зарцуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд болохоор илүү яг тэр 100 сая төгрөгийн одоо хэрэг зүгээр идеалны нөхцөл за нэг 100-аас 200 сая төгрөгийн гранттай тэмцээн байгаад тэрүүгээрээ ороод яг тэр грантынхаа зарцуултыг яг бүр нэг төгрөг одоо ингээд зөрүүлэхгүй ингээд баримтаар баталгаажуулж харуулад тэгээд ингээд илүү үр дүнгээ гаргаад ч юм уу эсвэл ингээд хөнгөлөлтэй зээл маягаар ч гэсэндээ авсан бол илүү хурдан одоо явах боломж бол байгаа хгүй. Бид нэр болонгууд энэ 100 сая төгрөгөө цуглуулаханд бол жил хагас явах цаана ингээд айгүй олон тэмцээнээр ингээд сар болгоо ингээд олон газар руу аплайдад ингээд бол одоо тасралтгүй явсны үндсэн дээр ингээд 100 сая төгрөг болгоод ингэж явж байгаа. Харин бусад ингэж оролцогч нар маань бол 20 сая төгрөгтэй дараагийн тэмцээндээ шалгараагүй ч юм уу те хамт явж байгаа найзууд баг штэ. Тэнгүү тэд нар маань одоогод 20 сая төгрөгөөр яалтчгүй угаасаа бизнес эхэлж чадахгүй л байхгүй яг үнэн бодит жил ярих юм бол за тэгэхээр болонгууд яг нэг талаараа ингэ дэмжлэг олширж байгаад гэсэндээ энэ маань илүү их олшрах хэрэгтэй. Бас илүү их грантын дүнгууд бол ихс хэрэгтэй гэж л харж байгаа. За нөгөө талаараа болонгууд нийт дэлхийн дундаж бол одоо улсуудын дундаж бол нийт одоо улсын төсвийнхаа 3-аас дээш хувийг бол яг бодлогын шинжилгээ ухааны салбарт зарцуулдаг. Гэтэл манай улсад болонгууд нийт их сургуулийнхаа лаборатори гэдэг ингээд одоо шинжилгээ ухааны технологийн сангийн одоо авч байгаа нийт төсвөө нь болонгууд улсынхаа 1% ч бол хүрдэхгүй. Тэгэхээр бид нар бол энэ одоо 1%-ийг болиалуулах бас ихсэх бол хэрэгтэй гэж харж байгаа. За тэгээ нөгөө талаар бас хуулийн төслүүд бол өргөн ингээд батлагдаж байгаа. Гэтэ хууль батлагдлаа гэх тэр нь болонгууд шууд 100% ингээд газар дээр буугаад хэрэгжиж гин гэсэн үгүйгэл бас биш. Тэр хуулиудад ингээд журмын ч юм айгүй олон ан цав бол зөндөө байгаа. Жишээ нь болонгууд стартапын тухай хууль гэдэг дээр ингээд стартап гэдэг гарааныхаа статусыг авсан бол бид нэр гайлаар ингээд одоо гайлаар ингээд гадаадд тоног төхөөрөмж оруулаад ирэх юм бол гайлаар хөнгөлөлтөө аавна. Гэтэл гайлын тухай хуулийн дээр тэр тоног төхөөрөмжтэй хөнгөлөлтийн жагсаал нь бид нэр заавал одоо түрүү жил мэлэн ч юм уу те ингээд тоног төхөөрөмжөө оруулсан бэжиж ингээд авдагч гэх юм уу. Тэгэнгүүт ингээд одоо ганцхан тэр стартап гэдэг юуг авчаад компанийнхаа тэр одоо статусыг авлаа гэд бүх тэр хөнгөлөлтөд шууд итлэх тийм боломж нь бол байхгүй байгаа байхгүй. Тэгээ гайлынхаа маань болонгууд ингээд бид нэр гайлын тухай хөлөөл барина шүү дээ. Энд чинь ингээд биднээс тустай гэд ингээд тэр нь бол тэр хүмүүсийн бас зөв тэд нэр л ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээд одоо зөрчилдөө үүсэж байгаа. Тэгэхээр ингээд хөнгөлөлтүүд зөндөө байгаа боломжууд байгаа гэсэндээ тэр нь яг 100% хэрэгжих хэмжээний ингээд илүү сайн одоо бусад журмуудтай уялдаан одоохондоо хараахан байхгүй байгаа гэх юм уу. Тийм болохоор тэрийгээ бас илүү ингээд сайжруулах бол хэрэгтэй. Гэхдээ тэр ажлыг эхэлсэн маш одоо хэрэгтэй. Хуулиа баталсан гэдэг чинь бас маш одоо ингээд нэг алхам байгаа байхгүй. Тэгээ тэр алхамаа цаашаа ингээд яг одоо ажил болтол нь аягүй сайн бол
хийх ажлууд цаашдаа яг инновацийн технологийн яг ийм одоо химийн, биологийн, биотехнологийн компаниудыг стартапуудыг гаргаж ирэхин тулд яалтчгүй одоо хуулийн, журмын хэрэгжилтэндээ бас анхаарат өгвөл тэ. За мөн хэрэгжүүлж байгаа грантынхаа хэмжээг магадгүй ихсгээд тэгээд өгж байгаа тоог нь багасгадаг ч юм ингээд зохицуултуудыг хийвэл илүү өөр өгөөчтэй бодтой байж гинэ гэж харж байгаа юм байна тий. Тэгээ нөгөө талаар болонгууд би жишээ нь аргалын цас гэдэг төслөө галтгоон өөрөө галтгоон ингээ эхлээд галтгооныхаа одоо нэг тогоомоогоо золиосоо тий тогооны хоолыг гэж ингээ аргал ингээд одоо баас чанаад байж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тухайн үед магадгүй ингээд нээлттэй түрээсэлж болдог лабораторич юм байсан бол би тэнд очиод илүү аюулгүй тий энэ бас тодорхой хэмжээний аюул гэж байгаа шүү дээ тий илүү аюулгүй илүү ингээд ийм одоо химийн бодисны одоо access юутай гэдэг ч юм уу одоо хүртээмж ихтэй газар туршсан бол магадгүй 6 сар биш би магадгүй 3 сарын дотор хийж болох байвал бас нөгөө бас байсан байхгүй. Тэгэхээр бид нарт болонгууд яг ийм open lab юм уу тий бас хэрэгтэй ер нь хэрэгцээ бол байгаад байгаа тий. Ялангуяа одоо энэ шинжилгээ ухааны нөгөө салбарыг сонгосон онцлогтой тийм залуу судлаач нарт бол энэ бол маш хэрэгтэй байхгүй open lab тий. За тий түрүүн бас нөгөө ирч саран яг энэтэй уялдуулаад ярьжсэн тий шинжилгээ ухааны салбар их сонгож байгаа нөгөө 10 жилийн хүүхдүүд бас их ховор болж байна. Гэтэл энэ чинь дэлхийд маш эрэлт хэрэгцээтэй мэрэгжил те. Зөвхөн ингээд стартап хийгээд явахтаа биш ерөөсө хүний нөөцийн дутагдал дэлхий орчод байгаа. Дээрэс нь энэ дээр маш том үнцнийг бүтээж байгаа те. Дэлхийд бүтээх үнц нэгтэй. Яг нөгөө энэ дээр нас нөгөө ганц хоёргаад хүүхдүүд 10 жилийнхэн лекц уншаад менторлоод явж байсан гэсэн. Энэ тухайгаа чи яг бас ажиллагаа хийж байгаагаар ийм менторлох юм хийгээд явж байгаа гэд. Тийм ерөнхийдөө бол одоо харамсалтай нь болохоор ингээд манай улсад тэ хуульчаар ч юм уу эсвэл нийгмийн эдийн засгаар одоо ухаанаар сурж байгаа хүмүүсийн тоо олшроод байгаа боловч нөгөө талаар байгалийн ухаанаар одоо сурж байгаа эсвэл сонирхож байгаа хүмүүсийн тоо эрт багасч байгаа. За энэ маань болонгууд ирээдүйн ингээд зах зээлийн трендтэйгээ харьцуулах юм бол бид нэр бол 5 жилийн одоо ер нь аль хэдийн хүний нөөцийн дутагдалд орсон. Тэгээ энэ дутагдал нь бол 5 жилийн дараа бүр ихсэх юм одоо аюултай байгаа байхгүй. Тийм болохоор энэ талаар ялангуяа хүүхдүүдэд 10 жилийн хүүхдүүдэд ахлах сургуулийн хүүхдүүдэд илүү их тэгж одоо суртал авахлаг гэх юм уу хийхийг бол жоохон хүнд үг хэрэгэлцлээ. Гэтэ ер нь сурталчлах тий. Сурталчилдаг айл болох. Тэгээд ерөнхийдөө бид баг одоогоор ер нь сүүлийн 1-2 жилийн хугацаанд 10-аад ер нь сургууль дээр очиж янз бүрээр бадаар яриа хийсэн, цаасны воркшоп хийсэн. За ивентүүд дээр бас ингэж цаасны воркшопууд л хийсэн байна. Тэгээд яагаад ингэж аваа гэхээр нөгөө нэг би өөрөө хиймч болохоор хийм рүү хүмүүс бол ороо татаад байгаа юм. Ерөөсөө биш. Яалтчгүй энэ бол хэрэгтэй. Тэр хүүхдүүдтэй ингэж хэрэгтэй боломж илүү их өндөртэй. Ирээдүйд ч гэсэндээ цалингийнхаа нөхцөл төр нь ч гэсэндээ илүү одоо нөгөө нэг их байгаа боломж байгаа болохоор ийм боломж байна шүү, ийм сонирхолтой шүү гэдэг талаас нь илүү таниулах маягаар одоо аль хэдийн байгаа боломж бололцоог илүү таниулах маягаар ер нь л хийж байгаа. За тэгээд жишээ нь химиэр сурах юм бол одоо эмийн салбар руу орж болж байна тий. Хоол хүнсний салбар руу орж болж байна. Материалын шинжилгээ ухааны салбар руу орж болж байна гэдэг ингээд орж болох салбарууд бол бүр хязгааргүй их байгаа байхгүй. Тэгэхээр суурь шинжилгээ ухааныг судалснараа ингээд хөрвөх чадвар айгүй өндөртэй болоод ирнэ. За тэгээд одоо химэл оюун ухаан хөгжингүүт бид нар жишээ нь нэг одоо маркетинг менежерийн хийдэг ажлыг 3 маркетинг менежерийн хийдэг ажлыг химэл оюун ухаан сайн ашигладаг нэг маркетинг менежер хийх боломжтой болчихж байгаа байхгүй ерөнхийдөө л тийм. Эсвэл ингээд 5 график дизайнерын ажлыг химэл оюун ухаан ашиглаад илүү ингээд жижиг сажиг ажлуудаа хийлгээд ч юм уу одоо 2 график дизайнер хийх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр ингээ яалтчгүй хэмэл оюун ухааны хийж чадахгүй тэр скиллийг эзэмшиж байгаа одоо эзэмших нь бол маш зүйтэй. За тэр нь болонгууд юу вэ гэхээр хөвчлэн байгалийн шинжилгээ ухаан байгаа. За тэгээд яг ингээ зөвхөн байгалийн шинжилгээ ухааны ажлуудыг бас зөвхөн байгалийн яг энэ одоо мэрэгжлийг заавал ингэж одоо сурж диплом авч ижил тэр одоо ажилд ажиллах эрхтэй болж байгаа шүү дээ. Жишээ нь эмчийг бодлонгууд хинч онлайнаар ингээд гуглээр хэдэм хайснаа эмч хийж чадахгүйтэй адилхан бас яг хиймжтэй механик инженер болон энэ одоо суурь шинжилгээ ухаануудын ажлуудыг бол заавал ингэж нарийн мэрэгчлээ сурж иж хийх болохоор илүү ирээдүйд бас өршөлтөх чадвар одоо өндөртэй болно гэх юм уу. Тэгэхээр ер нь бол аюу олон даваа тал бол байгаа, боломжууд бол байгаа. Амар юм юутай салбар юу гэх боломж гоё exciting хэрж ийлээ. Сэтгэл гоё тийм. Сонирхолтой тийм. Ерөнхийдөө хүүхдүүд яг яаж хүлээж авч ин тэрнийг одоо яриа хийлээч сургуулиуд дээр очиод яриа. Тийм, ер нь бол ингээ аргалын цэцээ танилцуулж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт пох гэл ер нь ингээ амар тийм гал хастай хүүхдүүдийн нүдэнд бол амар сонирхдаг. Тэгээд одоо жишээ нь хиймээр сурах юм бол чи ингээд ийм одоо ажилд ажиллаж болно шүү дээ. Чи ийм ингээд одоо ДНХ тий робот хийж болно ингээл ингээ ярихаар ингээ хүүхдүүд ингээл бүр ямар гоё ингээл
тэд нар бол мэдхгүй байгаад л одоо сонирхгүй байгаа болохоос биш дургуудаа сонирхгүй байгаа юм биш байгаа байхгүй. Тэгэхээр мэдүүлнэ гэдэг нь бол амар гоё. Тэгээд тийм хүний баасаар цаас хийж болох багшаа гэл тэгээд ороод ирэнгүүт чи гоё хөөргө санагдчихж байгаа юм чи тий. Тэнгүүт нь яг болохгүй. Гэхдээ цагаан болтой хүн байх юм бол магадгүй болж магадгүй. Ингээд илүү ингээд хөөргө машгаал хэрхараас аягүй гоё. Тэгээ өөрөө нөгөө үлгэр дуурал үзүүлээд явж байгаа хүнээс сонсох гэдэг бол маш үр дүнтэй байдаг тий. Ер нь гэхдээ тэгээд яг надад бол яг ингэж санагддаг байхгүй яа. Тэгэхээр би өөрөө бол одоо яг өөрийнхөө жишээр ярих юм бол айгу химийн хичээл сонирхолтой хөвгт байсан мөртлөөсөө тэгээ манай угаасаа боловсролын систем хэлхэн ашин. Гэхдээ ерөнхийдөө хамгийн хэцүү хичээлүүд гэж үздэг штэ хим, физик гэдэр чинь ингээл амирт дээр нуйтгартай, бөөн томьёотой гэдэг ингээ ерөнхийдөө хүүхдүүд айгу халгадаг хичээлүүдэд ордог тий. Тэгэхээр энийг илүү ингээд одоо энэ бодит байдалтай уялдуулсан маягаар оруул илүү хүмүүст тий. Одоо жишээлбэл хоолны технологи байхад чинь тэр чи яаж юу бодисууд нийлээд ийм хоол болчихж байгаа ч гэдэг юм уу. Яавал энэ амтлагч үүсчихэж байгаа ч гэдэг юм уу. Одоо цаасан дээр л хийтэй цаасыг яаж бүтээдэг ямар химийн элементүүд ордیں۔ Ингээд илүү нөгөө нэг ингээд нөгөө бодит амьдралтай ингээ уялдсан хичээлүүдээ бол бас хүүхдүүд илүү сонирхон те. Тэгэхээр бас энэ тал дээр айгүй гоё хүүхдүүдэд бас энэ хүүхдүүдийн нүдээр тапыг асах айгүй гоё ажил хийж байгаа юм байна. А тэгээ би болохоор ч одоо яг Японы хэлний орчуулагч багш мэргэжилтэй юм баггүй. Тэгэхээр яг одоо яг Японд очиод ингээд амьдраад өөрөө ингээд бас сурж мураад ингээд явхаар хоол айгүй сонирхдаг. Хоолны технологи ингээд янз янзын гоё амтлагч яаж хийдэг юм. Ингээл би химийн мэрэгчлэлтэйсэн бол надад тест зөндөө олон гой боломжууд өгсөн байна гэл ингээл тэр үедээ ингээл харамсаал өнгөрөөд ингээд идэв гэсэн. Тэгэхээр бас яг ингээд айгу залуудаа эрч сарын ч өөрөө бас маркетингээр сурж агаад бизнесийн сургууль сурж байгаа. Тийм тэгээд тэрнийг орхио шууд хим рүүгээ ингээд явцсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас маш зоригтой ингээд өөрийнхөө нөгөө нэг юу гэдэг дотоод нөгөө фэшнда айгу итгээд ингээд айгу гоё шийдвэртэй ингээд алхмууд хийгээ явд юм байна. Тэгээ тэр нь бас энэ амжилт олохт нь бизнесээ бас амжилттай ингээ явуулахт нь бас нөлөөлж байгаа юм болов уу гэж санагдлаа. За баярлалаа. Гоё том магтаал. Тэгээд нөгөө ерөнхийдөө за нөгөө яг түрүүн бизнес хийж агаад энэ хим технологи руу ороод тэгээ одоо ингээ стартап болгоод явж байгаа. Тэгэхээр стартап хийх гэж байгаа магадгүй судлаач нар юм уу тий эсвэл стартап хийгээд эхэлчихсэн тэр өөрийнхөө одоо энэ community-д оруулахыг хүсэж байгаа хүмүүстэй нэг хандаад гоё зөвлөгөө өгөөд дээрэс нь бас чамд ямар чаленж тулгараад чи тэрийг яаж даван тулсан бэ тий хамгийн хэцүү чаленж нь юу вэ? Яг хамгийн хэцүү нь юм бол одоо ингээд яг асуудал нь тодорхой юмнууд бол ингээд шийдэгдчихдэг байхгүй. Тэнгүүд тодорхойгүй юмыг жоохон айгүй хэцүү. Яагаад гэвэл ингээд за одоо ингээд 3 сарын дараа ч юм уу 2 сарын дараа бидний төсөв дуусгах нэ. Тэгэхээр энэ 2-3 сарын хугацаанд бид нэр өөрсдийнхээ зарлыг нөхөх хэмжээний одоо ийм ашигтай ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Тэнгүүд ингээд манай бүтээгдэхүүн борлуулагдахгүй болов гэл ингээд айгүй ирээдүйд тодорхойгүй байгаадаа айгүй ингэж одоо юу сэтгэл зовнил үүсээд тэгээд ирээдүйд тодорхойгүй байгаад л айгүйх ингээд юм мэдгүй байгаадаа ч юм айгүй ингээд сэтгэл ханамл бол үүсдэг байсан. Тэгээд ер нь юм тэгээд тэрийг бол тэгээд яг ингэж тэгэж давж гарна гэж хэлэхээсээ илүү зүгээр л хийгээл үзээд л тэгээд гол нь хийхгүй байх юм бол дараа нь хийгээгүй харамсах нь бол тодорхой шүү. Тэ тэр ингээд жоохон ч гэсэн хийхийг хүсэж байгаа юм бол чи тэр хүслээ дагаад хийж үзэхгүй л байх юм бол 10 жилийн дараа тэр үед одоо хийгээд үзчихдэг байж гэж харамсах нь бол тодорхой. Тэр бол тодорхой. Тийм болохоор одоо ингээ хийж үзээд фейлсэн ч хамаагүй ер нь л хийгээд тэгээд тэрнтэйгээ адилхан яг нөгөө асуудал тулгарх юм бол шийдлүүдээ ингээд туршаад үзэх нь тий. Тийм. Тэгээд ер нь бол нөгөө нэг хий гэсэн хүнд бол арга нь олддог гэдэг шиг чи өөрөө хийгээд ингээл зорчгол юм бол ямар нэгэн байдлаар арга нь олддог тий. Би бол ингээд одоо ингээд гарч ирж байгаа асуудлууд надад гарч ирнэ гэдгийг жилийн өмнө мэдсэн бол магадгүй айгаад ингээд орохгүй байсан баг тий. Тэгээд одоо бол ингээд зүгээр л ингээд ямар нэг асуудал гарч ирэнгүүт тэгээд анзаарсаа эрдэл өгдөг юм болчихж байгаа байхгүй. Тийм болохоор ерөөсөө зүгээр л хийж үзээл тэгээд хийх явцдаа чи өөрөө ингээд аягүй сайн одоо проблем одоо асуудал шийдэх чадвар энэ төр нэлээ ингээд өгсөөд хэрийн юмд ингээд стресстэй болж малаа л ингээд ер нь өөрөө ингээд хувийнхээ хувьд аягүй ингээд
ягаад хөгждөг юм биш үү, тийм тэгэнгүүт ингээд яг стартапын амьдралаар ингээд явж иж ингээд олж авах скил гэж бол байгаа. Тэгэхээр чиний өөрөө чинь ингээд хувь хүний хувьд ингээд өрсөлдөх чадварын хувьд бас айгүй хөгжүүлэх юм том боломж болохоор тэгээд дараа нь харамсчихсны оронд одоо л хийгээд үцэцгээе бүтрээ. Тэгэхээр айгүй гоё мессеж хэлээ те. Тэгээд ерөнхийдөө одоо манай подкастаар орсон их зочид маань тэгж хэлдэг те. Яг энэ сэтгэхүүн энийг юу яагаад гэдэг чинь би энийг мэдчихсэн бол эхлэхгүй байх байсан ч гэж магадгүй айгаад гээд. Тэгэхээр зоригтой. Тэгээд өөдрөг тэгээд гол нь ингээ бас зорилгоо тодорхой те. Юуны төлөө хийгээд байгаа вэ? Яах гэж хийгээд байгаа вэ гэдэг нь тодорхой. Тэгээд энэ юу байхад энэ passion байхад бол ерөнхийдөө ямар ч асуудлыг бол даваад шийдчих чаддгийм байх тий. Тэгээ одоо яг огт эхлэхгүй байна гэдэг нь хамгийн доор байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд доороос доош унахгүй гэж ярьдэн штэ тий. Тийм чиндээ тэгээд failed гэхэд л одоо байгаад ирээл ирнэ үдтэй байхгүй юу. Тийм болохоор тий. Гэхдээ тэндээсээ маш том зүйлсүүдийг сураад тий өөрийгөө хөгжүүлээд дараагийнхаа магадгүй дахиад нэг юм эхлэлийнхаа цэгэнч байж болно. Тэгэхээр яг одоо эхлээд хийгээд туршаад үзэрээ гэж хэлж штэ юм тий. Тэгээд Эрч Сарынгийн манай бат түрүү ихэндээ хэлсэн тий. Ямар ч ерөн чаленжид ямар ч юм одоо нөгөө бүтээгдэхүүнд хязгаар байдгүй маа гэх тий хэлжсэн. Тэгэхээр маш олон тэр санаануудаа тэр хязгааргүй олон санаануудаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд яг энэ passionтай, энэ дөтлөгтэй, тэгээд зоригтой тий энэ чигээрээ байгаасай гэж үнэхээр хүсэж байна. За тэгээд манай одоо урилгыг хүлээж авсанд баярлалаа. За урьсан маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.